За сайн байцгаана уу? Монголын баялаг дэлхийн иргэн хүмүүжлүү боловсрлоо сэдвт хилцүүлэг яриа маань өнөөдрийн дугаараараа эхэлж байна. Өнөөдрийн маань дугаарт бас яг энэ сэдвтэ маань их уялдаатай Монголын маань цэцэрлэгийн багш, залуу багшийн төлөөлөл, за мөн залуу эцэг эхийн төлөөлөл болсон хоёр сайхан зочноо би урьж оролцуулж байгаамаа. Тэгээд өнөөдрийн маань урилгыг хүлээн авч оролцохыг зөвшөөрсөн зочдтой бас баярлалаа. Мөн нэвтрүүлгээ эхлэхээс өмнө бидний нэвтрүүлгийг Монгол улс даяараа хүргэдэг 107.5 FM радиогийнхаа хамт олонд мөн бас талархснаа илэрхийлмээр байна. Ингээд өнөөдрийн маань зочид уран байгаль багш, за мөн Батболдын Бат Чимэг гээд одоо эцэг эхийн зөвлөл одоо төлөөллөөс бид нартай ярилцахаар оролцож байна. Тэгээд зочдыгоо бас өөрсдийгөө товчхон танилцуулаач гэж хүсэх байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За багш ихлэ танилцуулчих уу би дараа нь багш. Намайг уран байгаль гэдэг. Би 1990 онд төрсэн, Булган аймагт төрсэн, Булган аймгийн уугуул. Тэгээд 2007 онд хотод орж ирээд сургуульд сурч исэн. Тэгээ нөгөө сэтгүүлч, орчуулагч мэргэжлэр сурж байгаад би 2 жил сураад орхисон байгаа. Тэгээд би цэцэрлэгт санамсаргүй байдлаар нэг найзынхаа урьснаар ороод туслахыг шийдэг байж байгаа. Нэг 2 жил туслахыг шийдэж байгаад тэгээд манай үүсгэн байгуулагч болохоор намайг сураач чи ингээд сурвал их боломжийн биш тэ цэцэрлэгийн багш болчооч гэгээд тэгж ярьжсэний үндсэн дээр би сургуульд өөрөө нөгөө шалгалт өгөөд тэгээд тоохгүй хайцсан байж байгаад тэнцээд орсон байгаа. Тэгээд энэ нь болохоор нөгөө ажиллангаа сурч исэн болохоор ичнээгээр сурж исэн. Тэгэхээр ичнээгээр сурах нь бас надад айгүй давуу тал болж исэн. Хүүхдтэйгээ ажиллаад тэгээд сураад бүх юм ингээд зэрэг хослуулаа хийгээ явахаар надад айгүй амархан байсан. Нэг бодлоо. Тэгээд одоо ингээд 10 дахь жилдээ энэ нэг байгууллагатай энэ 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Яагаад намайг эндээ ингээд ажиллаад идэм бэ гэд хүмүүсээ гайхдаг байхгүй юу? Энд болохоор намайг чиглүүлж авч явдаг. Арга зүйч, эрхлэгчийн ажлыг бас давхар гэдэг арга зүйч авш идэг. Эрдэнэ цэцэг гээд энэ багш маань болохоор багшаа аягүй сайн хөгжүүлэе гэсэн юутай урайтай байдаг. Тэгээд би энд байснараа болохоор уул болоод өшөө мундаг хувийн цэцэрлэгт олж авч чадахгүй байгаа зүйлсээ тэр багшаасаа олж авдаг байхгүй юу. Тэгээд тэр хүнийг дагаад өөрийгөө хөгжүүлээд би хичнээн өөрийгөө бодоод явах юм бол бас өөр газар ороод явж болно. Тэгээд эндээ ингээд ажиллаад байдаг байгаа. Тэр хүнээс агиох сурах юм их байгаа гэдгийг би нөгөө өөрөө бас мэдээд байгаа болохоор эндээ л ингээд ажиллаад байдаг байгаа. Би тэгээд 13 он сургуульд орчныгээр сураад 18 он төгссөн. 5 жил явдаг. Тэгээд төгснөхийн дараа Солонгос энэ Улаанбаатар хоттой Монцоор мэдлэгтэмжих төв гэдээ бас хувийн байгууллага байдаг. Ашигын бас. Тэр байгууллагт 1 жил сураад тэрний хаягаар Солонгос дадлага хийгээд ирсэн байгаа. Тэгээд Солонгос дадлага хийгээд 11 цэцэрлэгтэй туршлага солилцоод ер нь бусад улс орны манайхтай ямар ялгаатай энэ ойролцооны юу ингээд давуу талны тэднээс аягүй юм сурж ирсэн. Тэгээд үргэлжлүүлээд энэ байгууллагатай ажиллаад байж байгаа. Зөв. Цэцэрлэгийнх нь нэр юу те байгууллагын цэцэрлэгийнх нь нэрийг танилцуулъя. Манайх болохоор Цомрлог цэцэрлэг Баян-Зүрх дүүргийн 13 дугаар хоронд байдаг. Зөв. За. Тийм байгуулагдаад 11 жил болж байгаа. Ер нь жил гарны дараа л орсон гэсэн. За баярлалаа. Манайхаас нөгөө юу яадаг? Хамран сургуулийн тойргийнхоо нэг ангийн хүүхдүүдийг тэр жигт навж улсын цэцэрлэгийн үйл ажиллагааг хөнгөвчүүлж бас нийгмийн сайн улсын ажил ингээд бас хийгээ явдаг гэсэн үг. Зөв. Уг нь бол хувийн цэцэрлэг тийм ээ? Тийм, хувийн цэцэрлэг 2 анги нь хувийнхаа хүүхдүүдийг аваад нэг анги тэр жигтээ улсын хүүхдүүдийг авч ажиллаулдаг гэсэн хамруулдаг гэсэн үг байхгүй. За ойлголоо. За баярлалаа уран байгуулагч та. За Батчимэг маань өөрийгөө танилцуулах тий. За намайг Батчимэг гэдэг. Би нөхөр 2 хүүхдтэй хамт амьдардаг. Тэгээд Япон улсын Хирошима хотод 6 жил амьдарч байгаад одоо Монголд ирээд 8 сар болох чинь. Тэгээд том охин маань 4 настай, бага хүү маань 10 сартай. Тэгээд одоо уран байгаль багшийнхаа зоор одоо хүүхдийн цэцэрлэгт явж байгаа. Тэгээд энэ талаараа одоо Японд бас манай хүүхдээ
том маань явж исэн цэцэрлэг тийм учраас одоо Японы цэцэрлэг ямар хуваа гэдэг ер нь зах зугаас мэднэ. Тэгээд Монголд бас яваад 2 сар бол 3 сар болох ч юм уу. Тэгээд харьцуулаад санал бодлоо хуваалцахаар ороод ирлээ. Тэгээд урьсан айруудаа баярлалаа. За баярлалаа. Бачмигтаас баярлалаа. Ингээд урилгын маань хүлээж авч та хоёрт бол дахин баярлалаа. За өөрсдийгөө товчхон танилцуулахад ер нь бол хүүхэд хүмүүжил гэдэг тийм хүмүүжил боловсрал гэдэг сэдвтэй бүхлээрээ уялдаатай одоо хоёр хүмүүс одоо хоорондын уялдаа холбоо нь хамааралтай хүмүүс яг өнөөдрийн хилцүүлэг яриан дээр таарчаад байгаа юм. Жишээлбэл бид нар бол одоо энд хүүхдийн төлөөлөл байхгүй байна. Тэрнээс эцэг их болон багшийн төлөөлөл өнөөдөр бол яг ингээд хилцүүлэг яриан дээр маань цуглуулж байна. Би ч гэсэн өөрөө бас ээж хүн байгаа. Тэгээд багш хүнтэй ярилцах болсондоо бас Сэтгүүлийн баяртай байна. Бид нар бас Монголдо очоогүй нэлээ олон жил болж байна. Тэгээд тийм болохоор Монголын маань нөхцөл байдал цэцэрлэгийн орчинд тэгээд залуу багшийн хувьд бас үзэл бодлын сонсомоор үнэхээр санагдчихлаа. За тэгээд үндсэн сэдв маань бол хүмүүжлүү, боловсрлуу гэсэн сэдв байгаа. Яагаад хүмүүжлүү, боловсрлуу гэд асуулттай асууж байгаа юм болоо гэж хүмүүс бас гайхдаг. Тэгээд энэ сэдв маань ерөнхийдөө их том сэдв юм шиг мөртлөө маш энгийн хүмүүс ярилцаад үзэхлээр их энгийн яриануудаас үүдэлтэй л ийм үг байдаг. Тэгээд хүмүүжлүү, боловсрлуу гэдгийн талаар хувь хүмүүсийнхаа үзэл бодлыг тийм ээ бидэнтэй бас хуваалцаач. Тэгээд багшаасаа эхлэе явчих тийм ээ. Ер нь энэ талаар үзэл бодлоо хуваалцсан шүү. За. За. Хүмүүс болохоор хүүхдэд цэцэрлэг төгтөө айгу нөгөө биднээс боловсрал айгу хардаг, хүлээдэг хандлагатай байсан. Би ч одоо ингээд 10-аад жил ажиллахтаа бүлгийн багшаар 6 жил ажилласан байна. Тэгээд яхад бол анх ажиллаад эхэлж байхад бол ерөнхийдөө ихэнхдээ боловсрал гэсэн талаас нь манай хаяг харж өгдөг байсан. Тэгээ харин одоо хүмүүсийн хандлага шал өөр болоод авч санагддаг. Хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хандлагыг хараад манай байгууллагын тэр юг хараад өгдөг болсон юм шиг санагддаг. Миний хувьд болохоор хүмүүжлүү, боловсрлуу гэсэн асуултанд болохоор юу гэж хариулах вэ гэхээр хүмүүжил гэж хариулах байгаа. Хамгийн түрүүнд хүмүүжлээ дагаад боловсрал угаасаа өөрөө тэр хүүхдийн хүмүүжил хандлага ямар байгаагаас шалтгаалаад боловсрал нь өөрөө дагаад аяндаа ирэх зүйл. Тэн дээр нь эцэг эхчүүд багш нар шат чатных нь боловсролын байгууллагын багш нар дэмжлэг тусалцаа үзүүлээд явхад тэр хүүхэд бол цаашдаа боловсролыг хангалттай эзэмж чадхаар хэмжээнд хүмүүжсэн байх. Тийм болохоор хүмүүжлийг хамгийн түрүүнд тавьж үздэг байгаа. За баярлалаа. За Бачимгийн маань зэлаатлыг сонсъё. За миний хувьд бас ер нь санал нэг байна. Хэдий одоо хүмүүжил муутай одоо жишээлбэл ар гэртэй тий одоо юу гэдэг хүмүүжил муутай болохоор дээшээ ингээ явах тусмаа одоо хүмүүжил нь ингээ хэдий хүн харахад ингээ боловсрал мэдлэгийн дээшлээд байгаа боловч хүмүүжил муу бол хазарж унахтаа хурдан юм уу тий тэгэж боддог. Тэгэхээр хамгийн эхлээд хүмүүжил угаасаа ар гэрийн одоо байдал. Одоо бид нэр жишээл одоо хүүхдүүдэд цэцэрлэгт өгөө сургуульд өгөөд багш ингэсэнгүү багш тэглээ тий одоо багш хүүхдүүдэд ийм заасангүй ингэсэнгүү гэдэг байгаа боловч 8 цаг одоо 6 цагаас 8 цаг цэцэрлэг дээр байх өглөө осоод гэртээ байна, орой байна. Ар гэрийн одоо хүмүүжил ар гэр айгуу чухал санагддаг. Ар гэртээ ээж аав надаа юу хөвшүүлж ийн ямар байна тий ямар харилцаа үүсгэж ийн гэдгээс хамаарат тэр чинь дээшээ явж байгаа учраас хүмүүжил илүү чухал санагдаж байна. Тэгээд нөгөө нэг одоо за хүүхдүүд ингээд олон айлаас олон хүмүүжлтэй олон төрлийн хандлагатай хүүхдүүд ирдэг. Тэндээс нөгөө нэг яг ар гэрийнх нь аав ээжийнх нь гаргаж байгаа хандлага үйл хүүхдүүдэд аяг харагддаг. Тэгээд хүүхдүүд янз бүрийн ааш харшинтай янз бүрийн хүүхдүүд тал талаас цуглаа танаа хүүхдээ хамт сурч боловсрох гэдэг шүү дээ. Тэр үед болохоор хүүхдүүдийг анх ингээ эрэхтнээ ажиглаад санамсаргүй байдлаар угаасаа багш хэлж болчтой юм байлээ. Тэгэхээр бас анх нөгөө сураад ингээд явж байхдаа ажилтаа нэгт дуртай байгаагүй мэдээж амар хэцүү санагдаад хүн санагддаг байсан. Тэгээд ажиллаад байх тусам 100 амрахтаа ч юм уу ковид үед амрахтаа ажиллаад хэмээр санагдаад байдаг болчтой. Хүүхдийн хүртэл орж ирээд шууд хандлага нь шал өөр байсан. Тэнгүүд манай тослогч бас ярьдаг байхгүй багшаа ингэж тэр тэгж байна. За тэрийг чи зүгээр ингээд хүүхдийн асуудлыг хүүхд нь үлдээ бид нар асуудлыг хураагаад авчиж болохгүй гэд надаас тусламж хүсэх хүртэл би тэр хүүхдийг зүгээр л
хийж чадахгүй байгаа үл энэ тэр чигт нь орхидог. Тэгээд хүүхдүүд хоорондоо харилцаа хандлага гаргаж байхдаа янз бүрийн харилцаа хандлага гаргана. Тэнгүүд цэцэрлэгт зөвхөн сурч боловсруулах ч юм уу те хичээл ном хийлгэх, сууд сургах одоо бэлтгэл тэр тусмаа тэр тал дээр ээж аваад аягүй анхаардаг. Би болохоор нэг хүүхдийг ч гэсэн нэг зөв хандлагатай болгочих юмсан, нэг ааш арын шиг засчих юмсан. Тэр хүүхд чинь сургуульд ороод 40 хэдэн хүүхдтэй, нэг багштай тэгээд харьцсан. Тэнгүүд тэр хүүхдүүд хамгийн түрүүнд юун дээр хүндрэл гарч ирэх вэ гэхээр буруу ааш зантай ч юм уу, буруу зан харилцаатай, буруу хандлагатай, буруу хүмүүжлтэй хүүхд байвал тэрэн дээр нь хамгийн түрүүнд тэр хүүхэд өөрөө хэцүү байдалд орно. Дээрээс нээж авна ч гэсэн хэцүү байдалд орно. Тэр хүүхэд тэн дээрээ хэцүү байх учраас нэг зангийн засаад явуулахад олон хүнтэй харилцахад бусад хүмүүс харилцахад амар өөртөө ч гэсэн сэтгэл санаанд нь амар байна. Дээрээс нь тэн дээр нь тулгуурлаад дээрээс нэг тал дээр нь ч болтохно тэр хүүхдийг хичээл номдоо ядарахгүй байхлах юмсан гэдэг. Бид нарт СУБ стандартын дагуу өсөг заахаа болцсон учраас бос одоо математик мэдрэхүй одоо зан харилцаа эдгээр төлхөө анхаарч байдаг. Тэгээд одоогоос 3-4 жилийн өмнөөс ерөнхийдөө манай боловсролын систем манай СУБ-ийн мэрэгчлэнгүүд зан чанар харилцаа гэдгийг айгүйх юу ааж өгдөг болсон. Гаргаж ирж гол авдаг болсон. Бүх хичээл, бүх сургалт үйл ажиллагаан дээр зан чанар харилцааг заавал дагалдуулж явна гэж. Энэ нь болохоор нэг бас нөгөө давуу тал болж байгаа байхгүй юу? Би ганцхан хэмжээ нэг хүүхдийн зан чанар харилцаа нийгэмшгүүдээр анхаарал байхгүй. Улс даяараа, Монгол улс даяараа бүх багш нар зан чанар харилцаа нийгэмшгүүд заавал бүх юмтай уялдуулж бүх юм дээр авч явна гэдэг шаардлага тавьж өгдөг болсон биднэрт. Тэр нь айгуу давуу тал болж байгаа шиг санагддаг. Тэр хизэнээс ер нь тийм бодлогыг одоо хэрэгжүүлж эхэлж байгаа бай. Бүх нийтээр юм биш. Ер нь улсын хувийн бүх цэцэрлэг, ерөөсөө цэцэрлэгийн түвшинд тийм ээ. Өмнө нь болохоор 6 чиглэл дээрээ нэмээд зан чанар харилцааг 7 чиглэлтэй болсон байсан байхгүй юу? Математикийн энгийн төсөөлөл, хэл яриа, хөгжим, дүрслэх, байгаль нийгэм, тэгээд зан чанар харилцаа нэг нь тэгээд явдаг гэсэн. Тэнгүүтлээ энийг болохоор зан чанар харилцаа нийгэмшгүй гэж тусдаа хичээл ордог гэсэн аахгүй юу? Одоо болохоор зан чанар харилцаа нийгэмшгүй гэж хичээл байхгүй. Зүгээр энийгээ бүх хичээлдээр авч явна, зорилгондоо бүгдийг тусгаж явна. Жишээ нь одоо хэл ярианы хичээл заалаа гэхэд харийн дуудлагыг хүүхдэд хөгжүүлэх ч юм, шинэ үгийн баялаг нэмэгдүүлэх хичээл орж байхад тэн дээр заавал зан чанар харилцааг дагалдуулаад явна гэсэн үг. За 17-аас 18 оны хичээл хэмжээлд яг юу асан байгаа. Ингэж шингээж явна гэд. Өмнө нь бол яг аль аймагт үлээ. Ингээ хэрэгжүүлээд нэг жил туршаад явцсан байлаа. Тэгээд тэрнээс хойш улс даяар ингэж хэрэгжүүлэхээр боллоо гэд 18 онд л ерөнхийдөө ингэ шилжсэн гэсэн үг. Зөв. Тэгвэл бас их хэрэгтэй одоо зөв одоо Батчимэг бит хоёрын хувьд бас холбогдсон юу багш маань бас сайн мэдгүй байгаа. Бид нар нөгөө хүүхэд тойрсон яриа гэдэг Facebook группийн админууд байгаа. Тэгээд бид нартэй бас чиглүүлэгч баг Шотхон Чимэг багшийнхаа удирдлагын доор бид нар зан чанарын ярилцах тойргийг бүтэн жилийн хугацаанд одоо жижигхэн тийм төсөл маягаар явуулаад хэрэгжүүлээд дуусгасан байгаа. Тэгээ бидний гол зорилго байсан бол ерөнхийдөө нөгөө хувь хүний ялангуяа эцэг эхчүүд өөрсдийнхөө одоо зан чанарын төлөв байдлаа үүнтэйгээ өөртөөгөө илүү ажиллах, өөрөөсөө гаргаж байгаа одоо алдаа онцлоглоо олж мэдэх, зарим одоо сайн зан чанаруудаа бас гаргах, ямар зүйл дээр ямар хандлагатай байж болох уу гэдэг дээр илүү ажилласан ийм төсөл хөтөлбөр байсан. Тэгээд илүүтэй эцэг эхчүүд одоо хувь хүмүүсийг чиглүүлсэн тийм зүйл байсан л та. Тэгээд тэр нь магадгүй эцэг эхчүүд одоо томчууд бид нар өөрсдөө бас зан чанар дээр ажиллаж суралцаж чадвал магадгүй ирээдүйд хүүхдүүдтэйгээ ч гэсэндээ яаж харилцах тал дээр бас их арга барилтай болох юм байна гэдэг ийм бодолтой ажлууд явагдчихсэн юм байнамаа. За багшаасаа бас нэг зүйлийг асуухад ер нь цэцэрлэгийн орчинд ингээд багшлаад тийм ээ одоо бол ажилтаа үнэхээр дуртай болсон гэдэг жахад хүүхэд яалтчгүй одоо энергиэрээ хүнийг татдаг. Тэгээд энэ орчин өөрөө их сайхан орчныг бүрдүүлж хүлээж авдаг болохоор багш маань яалтчгүй татагдсан байх. Одоо ер нь энэ хүүхэд эцэг эхчүүд багш гээд
бид гурав хоорондоо их уялдаа холбоотой байх хэрэгтэй. Тэгээ энэ утгаараа одоо багшийн маань ангид явдаг хүүхдүүдийн маань ер нь өөрийнх нь ангийн л хүүхдүүдийн эцэг эхчүүдийг хамруулъя л да. Эцэг эхчүүд маань ер нь багштай харилцаан дээрээ ямар байдаг вэ? Багш хоорондын харилцаа одоо хүүхдтэйгээ ажиллаж байгаа талаараа багштай хэр нээлттэй харилцдаг, багштай үзэл бодлоо хэрхэн хуваалцдаг те. Ер нь багшийн ангид явж байгаа хүүхдүүдийн ард байгаа эцэг эхчүүд тантай ер нь хэр харилцаа холбоотой, хэр хандлага нь ер нь ямар харагддаг вэ танд? Хүүхдүүд гэхээсээ илүү нөгөө эцэг эхчүүд том хүмүүстэй харилцаатай хүндрэлтэй байдаг. Тэгээд эцэг эхчүүдийг энэ хүүхдийнх нь хүмүүс болвол ингээд хамтран ажиллах, юу татан оролцуулах амар хэцүү байдаг. Ээж аавд бол ер нь бол хүүхдэд даатгачаал цэцэрлэг сайхан даатгачаал ер нь би ч гэсэн сургуулийн хүүхдэд ч гэсэн ер нь тэгдэг л байсан. Гэтэ аль болох холбоотой бай гэсэн ч гэсэн бас нөгөө заавч хөлөө гээл тэгэл аль болох ээж аавдыг ойлгоод хардаг. Тэнгүүтлээ эцэг ихтэй бас заавал татан оролцуулж эцэг ихтэй хамтран ажиллаа гэсэн юм бас нөгөө боловсролын яамнаас ингээд айгүй оруулж өгдөг болсон байгаа. Тэгээд яаж ажиллаж нээж бид нар бас энэ ажлаа шалгуулдаг байгаа. Тэнгүүд ээж аавдыг татан оролцуулахад айгүй хэцүү байдаг. Бид нар чинь нөгөө нэг аль хэдийн төлөвшсөн хүүхдэд анхаардаггүй гэл янз бүрийн ээж аавд байгаа л та. Тэнгүүд 9 сард бол айгүй хэцүү байдаг. Хүүхдүүдэд төлөвшүүлж авчаад дараа нь шууд ээж аавдаа ингээд хүүхдийн төвшинг танилцуулаад цааш нь яаж ажиллах вэ? Ийм байна, тийм байна гэдээ ярилцах асуудал дээр хүндрэл гардаг. Тэгээ харин 2 сар явсны дараа, сар гарын явсны дараа болохоор ээж аавдын хандлага бас арай өөр болоод багштай харилцаа хандлага ч гэсэн айгүй өөр болдог. Тэгээд дургүй байсан ч гэсэн тэр ээж аавдтай байнгын л харилцаал ингэх хэрэгтэй, тех хэрэгтэй, заавал ингэх хэрэгтэй. Манай ганцхан төлбөртэй хүүхд авдаг гээд ээж аавын хүссэн болгоныг хүүхд болгоно, хүссэн болгоныг хийгээд авахгүйгээр шаардлага тавина. Манайх ийм шаардлага тавина. Таад ийм үүрэгтэй хэрвээ энэ үүргийг биелүүлээд ингэж бид нартай хамтарч ажиллаж чадвал бид нар цаашаа тантай гэрээгээ үйлчлүүлээд ажиллана. Хэрвээ ийм юмыг хүлээн зөвшөөрч чадахгүй ингэж хамтарч ажиллаж чадахгүй гэвэл гэрээгээ цуцлж болно. Яагаад гэвэл энэ бүгдийг таны хүүхдийн төлөө, таны хүүхдийн хандлага бас боловсролын төлөө зориулж байгаа учраас гэдэг яхаар ээж аваад айгүй нааштай хүлээж авдаг. Тэгээд хамт оролцдог болдог байгаа. Тэгэнгүүт бид нар чинь орой таралт өглөө хүлээн авалтан дээр ээж аавдтай ерөөхдөө уулзаад тэр хүмүүсийн цаг завыг ч гэсэн хэмнээд аль болох тэгээд явахыг хичээдэг. Тэгэнгүүт бас нэг тэр хүмүүсийн орчин нөхцлөөс шалтгаалаад харилцаа хандлагаас шалтгаалаад ингээд үзэхэд болохоор эхлүүний ээж маань болохоор эхлүүний хоёр маань болохоор шал өөр санагдчихсэн надад. Хүүхдээ анхаардаг, мэдрэгдэжсэн эсвэл тэгээд ярилцаад багшаа яаж нээж гээд би ингээд завгүйгүй жахаа төвөө багшаа сайн уу тэгснэ гэснүү гэд одоо надаас ингээд юм асуугаад ингээд явж байгаа ээж аавд маань илүү сайн байна гэсэн үг болчихж байгаа байхгүй. Би өөрөө зориулж цаг гаргаж алей тэр хүүхдээж тэгсэн үү ингэсэн манайх ингэж шуудаад хийж ингэх хэрэгтэй байна гэж 9 сард ярилцдаг байсан бол одоо эргээгээд манай ээж аав буцаад багшаа ингэж шүү тэгж энэ одоо ингэхэд их одоо би яах вэ гэд өөртөө ингэдэг болж байгаа. Тэгэхээр нөгөө нэг адилхан хүүхдэд дагаад ээж аав ч гэсэн хандлага нь өөрчлөлтүүд ингэ явахаар бид нарт бас нэг ажлын юу гарч ирээд байгаа байхгүй юу? Давуу талууд маань ингэ болж өгч тийм. Тэгээд ер нь бол ээж аавдаа уучраа олоход 2-3 сар бол болдیں۔ Тэгжээтэл хүүхдүүд дээр ч өөрчлөлт гараад ингээд ирэхээр ээж аав буцаагаад бид нартай одоо нөгөө асууж лавлаа. Энэ багш нэрээ ингээд идэх шүү. Бид нар ингэх ёстой шүү гэд. Дээрээс нь хүүхдэн даалгавар өгөхөөс гадна ээж аавд нь хамт даалгавар өгчдөг. Тэгэхээр ээж аавд ялчгүй татаа оролцоод ингэхгүй л болохгүй. Нөгөө хүүхдүүд ч багш ингэсэн тэгэхгүй л болохгүй гэсэн байдлаар шууд аав ээжтэй туулгаад оройн заавал ээж аавтайгаа хүүхдтэйгээ цаг гаргах шаардлагатай болчдөг. Тэгэхээр ээж аавдаа ингээд албаар татан оролцуулдаг байгаа. Хүүхдэд тэр хүүхд заавал тэрийг хийж ирэх албагүй. Тэрэнгүүт ээж аав нь ингээ хийлгэх ёстой шүү гэсэн байдлаар сургуульд орох чаа ялангуяа бэлтгэл анги гэрээний даалгавар авчдаг. Тэгэхээр ээж аавтайгаа л тэр хүүхд хийх шаардлагатай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр 30 минут ч юм уу 1 цаг ч юм уу за 1 цаг бараг хөрөхгүй дээ 30 минут хүүхдтэй цаг гаргаад ажиллахад л тэр хүүхдийн гэрээний даалгавар хийгээ явуулчих жишээ нь. Тэгээд ирэхээр ээж аавд эхэндээ бол
оролцдог байсан бол одоо оролцдог болоод шал өөр болж ирж байгаа. Тэгээд одоо хавар гэхэд л одоо ерөнхийдөө төсөөд явах хүүхдүүд учраас хүүхдүүдийн зан араншин харилцаа хандлага за ийм байна. Ийм учиртай одоо ингэж зассан тэгнь ингэн гэдэг ярилцсан явахаар айгу дуртай байдаг гэж бод. Ер нь л ээж автай хамтран ярилцгийг бол аюух тийм ярилцах, хүүхдийн тухай ярилцах болох байгаа бүх юм л хийж явах хэрэгтэй юм шиг санагддаг. Зөв. За тэгэхээр багшийн маань хувьд бол ийм хандлагатай байдаг юм. За яг одоо Батчимэг маань тийм ээ яг охиноо одоо цэцэрлэгтэй явуулж байгаа ээж хүний хувьд бас эцэг эхийн зүгээс анхаарч энэ багш нарын явуулж байгаа үйл ажиллагаа болон багш нарын зүгээс тавьж байгаа шаардлага ер нь цэцэрлэгт тийм ээ одоо энэ хүүхдтэйгээ харилцахад эцэг эхчүүдийн зүгээс тэгвэл давуу тал нь бас нэг ингэчмээр гэдэг зүйлсүүд бас юу гэдэг вэ? Ер нь багш нараас харагдаж байгаа энэ давуу талын талаар бас Батчимэг маань илүү харьцуулт хийж чадах үз байгаа гэж бодож байна л да. Энэ хоёр орны хооронд тийм ээ ялангуяа. Тийм болохоор энэ тал дээр бас өөртөө төрсэн сэтгэл болон энэ талаас бас хуваалцаач. За миний хувьд болохоор Японд хахад охиноо 8 сартаагаас 3 нас гаруй хүртэл цэцэрлэгт 2 жил яг дунд нь нөгөө дүүн төрсөн учраас цэцэрлэгээс гарсан. 2 жил шахуу хугацаанд явсан. Тэгээд миний Япон хэл тийм сайн биш мөртлөө би нэг өөрөө яриа учраас нөгөө багштай нь ойлголцохгүй ч гэсэн өгнүүдээрээ тий боломжоор хүүхдээ асуугаад одоо яаж нээж ийн гэд тиймэрхүү байдлаар ханддаг байсан. Тэгээд яг Японы хувьд бол сайн мэдхгүй байж магадгүй. Тэгээ Монголд бол хурж ирээд юу гэхээр хүүхдээ нөгөө нэг одоо энд хурж ирчээд хамгийн эхлээд нөгөө монгол хэлнэ мó. Одоо бид нар чинь 6 сарын 25-нд ирээд 11 сарын 30-наас явсан цэцэрлэгтээ одоо Монголд ирээд 5 сар болчиход явсан. Тэгээ ерөнхийдөө монгол хэл нь сайжирсан. Тэгээд одоо миний хувьд бол надад ямар ч хүлээлт байгаагүй. Одоо энэ цэцэрлэг ийм бах болов, ингэх болов, Японыхаас ямар авах бол гэсэн. Яагаад чи ерөөсө хүлээлтгүй би өгсөн. Ямар ч юм одоо хүсэх юм байхгүй. Хоёр хүүхдээ ингээл өгчлөөсөл одоо ямар авах болоо гэсэн юу зэлтэй байхгүй байжгаад хоёр хүүхдээ өгөөд тэгээ эхний 1-2 өдрөөс явсан чи шүлэг уншаад ороод ирдэг нэг хүүхд чи болжмар хөөхөндөө гэл яг өмнө би уншуулж л байсан л та. Тэгээд шууд цэрлээд ороод ирсэн. Тэгээд хүүхдтэйгээ би их одоо асуудаг байхгүй юу? Ер нь жоохон байхаас нь л одоо өнөөдөр яасан чи цэцэрлэг дээрээ юу хийсэн ингэсэн нөхөр манад тэр хүүхдээ гисэн өнөөдөр тэр өвчтэй байсан ээжээ өнөөдөр тэр хурж ирсэн өчтөр тэр байгаагүй ч гэдэг юм уу гэх мэтчлэн ингээл юмнууд амар их ярьдаг. Тэр нь надад айгу сонирхолтой байдаг байхгүй юу? Одоо яаж одоо цэцэрлэгээрээ байдаг бол тий ээж аавын нүднээс даалцтэй тий одоо багш нартайгаа хэр байдаг бол хүүхдүүдгээ хэр харьцдаг бол гэд би их тэрийг боддог байхгүй юу? Тэгээд тэгэхээр одоо цэцэрлэг дээр хүүхэд өөрөө надад ярьж дээ тий өнөөдөр багш одоо ингэсэн хүүхдүүд ингэсэн гэдээ ярьж байна. Эргээд багшаас асуугаад хүүхэд маань ямар байна вэ тий одоо олон хүүхэдтэй харьцаж чадж гин үү хэр байна хоолндоо яаж гин Монголд ирээд дандаа иддэггүй хоолнууд нь байсан. Тааш өрөөсөө иддэггүй байсан. Цацраган уудгүй, эртний шүүс уудгүй тий иддэггүй уудгүй юмнууд нь их байсан. Тэгээ багш нь гэсэн жоохон санаа зовж ирсэн эхлээд яана энэ ч ерөөсөө хоолоо идэхгүй боорцог өгсөн чи өөдөөс нь шидсэн гэсэн манаагүй. Боорцог сайн ерөөсөө иддэггүй байсан. Тэгээд тэгжсэн тэг ямар ч байсан нэг одоо эхний 7 хоног ингээ өгөөд үзье. Угаасаа ингээд өсөж жагаад хүүхд чинь тий хүссэн үстэйг одоо идэхээсээр аргагүй болж штэ тий цэцэрлэгт явж байгаа өөр идэх хоолгүй штэ. Тийм учраас сураад явандаа дасчих учраас санаа зовлтгүй гэж тэгжсэн. Тэгээд нэг 7 хоног яваад бол угаасаа гайгүй болцсон юм уумасаа иддэг болсон. Тэгээд бас нэг юм нь болохоор хүүхэд гэртээ ирээд юмаа хэлээ тэрийг багш нь хэлэхээр багш нь бас нэг ингээ өдөржин хүүхдтэй ажиллаад шүү дээ тий. Ажиллаад идэг гэртээ очиод юу ч хийж байгаа нь одоо мэдэхгүй тий. Ээж аав нь юм ярихгүй болохоор багшид ч ихсэн угаасаа тухгүй шүү дээ тий. Тэгэхээр надад тэр нь айгүй хэцүү байдаг учраас би хүүхэд маань хурж ирээд ямар байдалтай байна, юу хийснээ ярьж гин, яамаар байна, яаж гин тэрийг нь эргээд багшд нь хэлээд өчигдөр та нар тийм хийсэн юм уу? Хүүхэд маань тэгсэн ингээд тэгэхээр багшд бас нэг юм хийгээд байгаа юм би ойлгоод штэ. Хүүхэд тэгсэн тэрийг ойлгоод гэртээ өөрдөө чигээд штэ. Одоо жишээлбэл усыг ингээд хөлдөөгчөнд юм уу хийгээд хөлдөө болгочоод мөсгээд бариад ирж байгаа хгүй надад. Тэгээ ерөөсө оройн хурж ирээд сорвол нэхэд болдгоо. Яасан гэсэн чинь усаа ууна гэд зүгээр ингээ амаар нь уучаад тэрийг яах гээд байгаа гэсэн чинь үгүй саруул өгөөтөх гээд. Тэгээ би чинь ойлгохгүй шүү дээ. Тэгээ ямар юу ийсний мэдэхгүй юм цэцэрлэг дээр нь. Тэгээд маяга өгсөн саруул ингээд ус руу ингээд фүү гэл ингээ үлэхээр хөөсрөө шүү дээ. Ус чинь тэрийг ингээ хараад ингээд хөөрöd байгаа байхгүй юу.
Тэг юу хийсэн бол гэдэг. Одоо энийг ингээд хөлдөөгч чигээд ингээд ус олгоно гэдэг тэгээд байгаа байхгүй. Яаж байгаа энийг ус олгоцсон чи үгүй ээ хөлдөөгч чийж гээд. Тэгээ оройн нэгээд тэгээ өглөө үтсэн чинь ингээд ус олохоор энийг хараач ингээд хөлтцсөн байж тэгээ харуулад тэгээд ингээд Facebook үзээ яатсан чинь яг нөгөө нэг өчигдөр нь яг цэцэрлэг дээрээ тийм туршилтууд хийчихсэн. Тэрийг гэртээ хийгээд хийж үзэх гээд байдаг. Би тэрийг ойлгодгоо. Их мэдчихсэн. Тэгээ тэрийг дахиж багш дээр нь очиод та нар тийм юм уу өчтөр гэртээ ингэсэн. Тэгээд иймэрхүү байдлаар яриад яваад байвал хин хиндэ одоо нээлттэй гэх юм уу те ойлгомжтой бүх юм цэгцтэй байвал хүүхэд ч гэсэн нээлттэй юмаа ярих чинь хүн чинь юмаа ярих чинь аюу чухал шүү дээ. Юу ч болж байгааг нь мэдэхгүй таг чимээгүй ямар ч нэг яваал идэг хурж ирээл идэг байхаар чинь жоохон тийм санагдаад идэг. Тийм учраас нээлттэй өчтөр ингэснүү манай хүүхд ингэсэн багш яасан гэд тэгээд харьцаад ах нь хүүхдийн хөгжилт ч их аюу нэмэртэй санагддаг. Тэгэхээр тэр тал дээр бол би аюу нээлттэй байдаг. Тэгээд бусад ээж нарыг хараад тахад хүүхдээ авахгүй л ингээ оцгорч ээж аав нар ингээл осолоо зогсож штэ тий. Тэгээд би л амар их яриад тань санагдаад эсвэл би ингээ шин дээр байгаа болохоор тий хүүхдээ сонирхоод асуугаад байгаа юм болоо гэсэн чи одоо би чи 2-3 сар болох чинь тэгэл адилхан л ингээл яриад асуугаад идэг. Тэгээд бусад хараа ээж нар ямар байдаг юм болоо Японд л угаасаа аягуулсан асуугаад ярилцдаг болохоор тэр талаар би ямар байдаг юм болоо гэд бодсон. Тэгээд сая бол хариултыг сонсчлаа тийм. Тэгэхээр миний хувьд бол тийм байна. Баярлалаа. За баярлалаа. Харин тийм ер нь бол миний хувьд бас яг одоо Бачин эмэгтэйгээ санал нэгтэй байлаа л да. Би ч бас ямар ч төсөөлөлгүй байна. Яагаад тэгэхээр Монголдо бас хүүхдүүдэд цэцэрлэгт хамруулж яг бүр ингээд төгсөн төгсөл нь явуулж үзэж байгаагүй 1-2 жил явуулаад тэгээд энэ Японд ирч гисэн одоо ингээд бид нэр 10 гаруй жил болчлоо л да. Тэгээд олон нийтийн сүлжээнээс Монголынхоо талаар мэдээллүүдийг хагас дутуу авдаг яг үүндээ бүрэн авч чаддаггүй. Тэгээд энд амьдарч байгаад Монголдо очсон найз нөхдөөсөө зарим мэдээллүүдийг авдаг. Тэгээд энэ үүднээс цэцэрлэгийн багш нар тэр тусмаа ер нь зөвхөн цэцэрлэгийн багш хэлбгүй багш хүмүүсийн одоо мэргэжлийн онцлог тэдгээрийн маань одоо үндсэн багш нарын маань хандлага харилцаа гэл олон талын зүйлсийг эцэг эхчүүд маань их өрөөсгөл талаас нь ярьж байгаа маш олон эцэг эхчүүдтэй би уулзаж ярилцаж үзчихсэн. Тэгээд энэ үүднээс Бачимэг маань онцгойлон одоо цомрлог цэцэрлэгийн багшийг онцгойлж надад яриад те энд ингээ явснараа хүүхд маань ийм олон зүйлийг сурч байна. За мөн хүүхдийн маань зөвхөн одоо гаргаж байгаа хийж байгаа суралцах процессоос илүүтэйгээр тэр хүүхдийн өөрийнх нь яг одоо хувь хүнийхээ зүгээс те тухайн хүүхд маань хувь хүн учраас тэр хувь хүнийхээ хувьд зан төлөв байдал хүнтэй харилцаа эцэг эхтэйгээ яаж харилцах ёстой багшийн яриаг яаж сонсох ёстой эргээд одоо найз нөхдөдөө яаж харилцах уу гэдэг энэ бүх хандлага дээр олон талын бас өөрчлөлтүүд анзаарэгдэж байна гэсэн ийм саналуудыг би бас их сонссон. За мөн дээрэс нь та нарынхаа одоо олон нийтийн сүлжээн дээр оруулж байгаа зүйлсүүдээс ч бас харж исэн Монголынхаа уламжлалт баяр ёслолын ёслолыг ч гэсэндээ бас их зөвөр хүүхдүүдтэй үлгэрлэн үзүүлж өөрсдийг нь оролцоотой байлгаж эцэг эхчүүдийг нь ч бас түүнд нь татан оруулж оролцоотой байлгаж ингэснээрээ магадгүй одоо Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдтэй өөрсдийнхөө улсынхаа үндэстнийхээ онцлог болсон олон сайхан заншлыг бас уламжлуулдаг юм болов гэсэн ийм талын зүйл бас надад харагдсан. Тэгээд багшаасаа бас асуумаар байна л да. Ер нь энэ уламжлал гэдэг зүйл тэр тусмаа өөрөө ингээд багш болоод 10 хэдэн жил болчлоо. Дандаа энэ айлын яг одоо цэцэрлэгийн төвшин гэдэг бол Японд бол одоо 0-3 нас бол хүүхдийн яг нэг суур тавигддаг үе гэж ерөнхийдөө ихэнхдээ ярьдаг юм байлээ эцэг эхчүүд нь. Тэр суур ухааныг бол одоо гэр бүлийн орчин эцэг эхээсээ одоо өндөр хувиар авна. Давхар мөн цэцэрлэгийн болон одоо тухайн насныхаа ангилалт шатанд дараалсан багш нараас авдаг гэсэн ийм ухагтгуунаар явдаг санагддаг. Тэгээд энэтэйгээ бас улбаатаагаар уламжлалт үндэсний одоо нэг нэг онцлог уламжлалт ёсон ажлууд тэр янз бүрийн хийдэг баяр ёслолууд, зан үйлүүд энэ бүх зүйлсийг тэр 0-3 насны хүүхдэд ч гэсэндээ яг л хувь хүнийх нь нүдэнд бас уламжлуулж үлдээдэг, таниулан сурталчилдаг, за бас мэдээллүүдийг хүргэдэг юм шиг санагддгийн. Тэгээд энэ тал дээр бас манай Монгол гэлгүй те за зөвхөн нэг цэцэрлэгийн төлөөлөл нэг багш боловч нэг багшийг дагаа цаана олон багш нарын бас хандлага харилцаач гэсэн өөрчлөгдөх учраас бас уран байгуулагчаас асуумаар байна л да. Ер нь энэ уламжлалаа хүүхдүүддээ хэрхэн үлдээхийг тэд нартаа хэрхэн зааж сургахыг тийм ээ таниулахыг энэ тал дээр бас багш нар маань хэрхэн ажилладаг вэ? Ямар бодолтой явдаг вэ? Энэ талаас бас хуваалцаач.
Энэ уламжлалыг таниулахаа энэ юу нь болохоор заавал хин нэгнээс юмнаас одоо бид нар суралцдаггүй зүгээр л өөрсдийнхээ хандлагаар сэтгэлээр одоо ингүүл зүгээр юм гэсэн югаар явуулдаг байгаа. Тэнгүүд яагаад уламжлалт өв соёлоо авч үлдэх хэрэгтэй юм бэ гэхээр ер нь бол жижигэн зүйлсээс ч гэсэн солонгос цэцэрлэгт ингээд адлага явж хахад улсынх нь талбай хаалганыхан дээр заавал байдаг. Тэгээд дээрэс нь жижигэн ч гэсэн зүйлсээр тэрийг ингээд харуулад цэцэрлэгийн хүүхдүүдэд үзүүлээд явждаг байгаа. Тэгээд төрсөн өдрөө тэмдэглэхдээ хүртэл заавал үндэснийхээ овцыг өмсөөд ингээд үндэснийхээ баяр сэмэрлж аим шиг тэмдэглэдэг байгаа байхгүй. Тэгэж тэмдэглэж яхад манайх яг үндэснийхээ баяр дээр ач холбогдол өгөөд тэрийг ядаж хүүхдүүдэд мэдүүлээд явах хэрэгтэй. Сая болохоор 2 настай хүүхдийг цэцэрлэгт авахаа болоод манай төрийн бус байгууллагын холбоодоос ингээд аявих юу байгаад санал гаргаад төвшүүлээд ингээд энэ намаржангаа явсан боловч бас амжилтыг олж чадаагүй. Гэхдээ одоо 3 настай хүүхдүүд ингээ аваа явж байна. Тэг яг хүүхдийн яг сурч мэдэх ёстой, нийгэмших ёстой, яг харилцаанд орох ёстой үе дээр нь 2 настай хүүхдийг авахгүй байна гэдэг бол айгүй хэцүү болоод очиж байгаа. Яагаад ингэж би хараад байна гэхээр ажиллах хугацаанд тэгээд мөн өөрийнхөө хүүхдээр өөрийнхөө ойр дотны хүүхдүүд дээр ингээд хараад явж байхад ажиглаад ингээ санамсаргүй байдлаар ажиглалт хийсэн байгаа аахгүй бид нар. Тэгээ явж байхад бол яг 2 настай хүүхэд айгүй хэм мэддэг, сурдаг нас байгаа. Тэн дээр нь тэрийг нь болиулаад гэрт нь байлгаад мэдээж гэртээ байх хугацаанд тэр хүүхэд юу хаа аяндаа сурах юмас сураад явна. Гэвч цэцэрлэгт явж байгаа хүүхэд яваагүй хүүхэд шал өөр байдаг. Зарим ээж аваа цэцэрлэгт явсан ам яваагүй ялгаагүй гэж үздэг. Тэр хүмүүс тэр бодол нь яагаад энэ төлөвшсөн бид нар мэдэхгүй. Тэгээд тэр бол аяндаа ямар болох юм мэдгүй. Ээж аваад угаасаа яалтчгүй хандлага нь бол бид нарыг үл хошоосон анхны тийм юугаар бол цэцэрлэгийн багш гэж ер нь нэг тиймэрхүү байдалтай ханддаг. Тэгэж хандлагатай орж ирдэг ер нь бол хүүхд харах үйлчлэгээ шиг л авч үздэг зарим ээж аваад бол бүгдээрээ биш л дээ дийлийнх нь тэнгүүд одоо бас өөрчлөгдөөд бас өөр болоод явж байгааг харж байгаа. Тэгээд 2-3 сарын дараа ч юм уу аяндаа ямар байгааг ойлгонгуутлаа эргээд багшийг хүндэлж харьцдаг тийм болдог байгаа. Ээж аавд нэг харилцаа хандлага өөрчлөгдөөд давхар бас ингээд өөрчлөгдөөд явж байгаа гэсэн. Тэгээд яг үндэсний баяр уламжлалын ингээд хийгээд байдаг нь болохоор ямар ч хэрэгтэй гэхээр тэр хүүхдийн яг мэдэх анхны цагаан сар яаж байгаа аахгүй болж байгаа аахгүй энэ жил 2-тай 3-тай заримдаа 4-тэй хүүхдүүд хүртэл зарим тэрийг анх удаага одоо шинэ жил болоод өглөө өмнөөс биелэг аваад цагаан сар болоод залгдаг юм байна гэдгийг мэдээд ингээд янгууд цагаан сар болоод яагаад тэгвэл цагаан сар болоод залгаж байгаа ямар учиртай юм үндэсний хувцс гэж юу юм үндэсний бүжиг гэж юу юм ямар бүжиг Монгол бүжиг гэдэг байгаа гэд ямар дуу Монгол дуу Монгол ардын дуу гэдэг ямар учиртай ингээд тэгэхээр яагаад энийг би явуулдаг вэ гэхээр анх цэцэрлэгт яг 9 сард орж ирэхдээ хүүхдүүд янз бүрийн том хүний хүүхдийн дандаа гадаад дуу тоглож орж ирдэг. Гадаад дуу. Тэгэхээр юу нөгөө ардын уламжлалт үндэсний дуу шүлэг бүжгээ мэдхгүй тэрийг мэдхгүй байх нь аргагүй бүр гадаад дуу дуулаад орж ирж байгаа хүүхдүүд зүгээр л энгийн орчин үеийн Монгол хүүхдийн дуу хүртэл мэдхгүй байгаа хүүхдүүд үндэснийхийг бүр ортоос мэдэхгүй байгаа. Тэгэнгүүт гадаад дуу дуулаад гадаад дуу аялаад орж ирдэг. Гадаад дуу дуулахгүй ийм дуу дуулна. Тэгээд заасан дуу дуулна шүү гэдэг ингээд. Тэгэнгүүт анх маам нааширтаа орж ирэл шинэ жилээр бүр шал өөр дуу дуулаад явж идэг хүүхдүүд. Тэгээд заасан дууг ерөнхийдөө гэртээ ч байсан, цэцэрлэг дээрээ ч байсан дандаа дуулаад явж идэг болчдөг. Тэгээд дуртай болно гэсэн үг. Тэгээд яваад эхлэнгүүт за одоо тэгвэл ийм баяр болно. Ингээд бүх юмыг тайлбарлаад хэлээд их л юмыг өгөх тусам хүүхдүүд тэндээс их юм олж авдаг. За ойлгохгүй юм чинийг орхидуулчих. За тэгэхгүй юм чинь энийг болчих. За ойлгохгүй хайгуул бүгдийг чийжил бүгдийг сонсоод ойлгож амжихгүй байх гээд бид нар за энийг хэлээд өгчийгээд нэг 5 зүйлээс 2-ын ч юм уу хэлээд өгчөнгүүд хүүхэд тэрнээс бага л юм авдаг. Тэрийг гэхдээ хүүхдийн ачааллыг бодоод хизээ яаж хэлж өгвөл ойлгохгүй тэрийгэ зохицуулаад их л юмыг хэлж өгч ойлгуулах тусам тэр хүүхэд эндээ тэр дундаас олон юм ойлгоод аль хэдийн ойлгоод авцсан байдаг. Нэг л өдөр тэрийг яриавж идэг. Тэгээд цэцэрлэгийн орчинд
заах шал өөр, гэрт байх шал өөр гэдэг. Ягаад тэгж хэлж юм тэгэхээр цэцэрлэг дээр би 20 30 хүүхэдтэй байсан ч гэсэн бүх юм ингээд хийж байгаа майндаа болоод хүүхдүүд ч гэсэн сурч тогтоож мэдээд ингэ болцдог. Тэнгүүд манай дүүгийн 2 хүүхэд яг манай ингээд явдаг байгаа. Тэгээд ингэ гэртээ авчираад ингэ гэрт байгаад өнжөөд хоноод ингээд юм хийгээд юм заа тэгэхээр тэр хоёрын сэтгэл санаач тогтдоггүй. Тэгээд орчнонч болдоггүй. Ерөөсөө л ингэ тийм хөөрөө байдалтай гэртээ бол байдсан байлаа. Тэгэхээр цэцэрлэгийн орчиндөө сурах системаа сураад явах юм бол тэр хүүхдүүд юу яагаад гэдэг. Үндэсний юмыг ч гэсэн айгүйх тийм таашаалтай хүлээж авдаг. Яагаад тэгэж аасан гэхээр бүжиг ингээд заах гад одоо өмнөх бичлэгүүдээ ч юм уу зээд ингээ ангийнхныгаа ингээд үзүүлээд ингээ хөөх юм гоё юм уу, ийм юм уу, өстой гоё юм байна. Тэгээд нэг хэсэг хүүхдүүдэд бүжиг заагаад нөгөө хэсэг хүүхдүүд өөр бүжиг зааж ахад нөгөө хэд нь заагаагүй бүжгээ хүртэл дагаад хойно хийгээд аль хэдийн сурцсан байдаг. Бүр тийм сонирхолтой байлаа. Өмнөх нөгөө шинэ жилийн юмуд ч болохоор зүгээр дандаа орчин үеих ч юм уу тэгээд явдаг байхгүй. Тэгээд уламжлалт биелгээ ингээд заагаад эхлэнгүүт хүн болгон тэрийг хийхийг хүсэж байгаа байхгүй хүүхдүүд. Тэгээд дээл хувц өмсгөөд явхаар хүүхэд болгон тэрийг өмсөхгүйд бүр ингээд чи хувцаа тайлахгүй гэдэг аль хэдийн хувцаа тайлчаад хүлээгээд надад яагаад өмсөхгүй байгаа энэ ямар гоё юм гэсэн байдлаар хүлээж аваад байдаг. Тэгээд ингээд бүс мөс хүртэл би иймийн зүүн шүү, тэрийн зүүн шүү. Тэгээд байдаг. Тэгээ нөгөө бид нар ч юмсаа энэнийхээ үндэснийхэн баярыг уламжлалаа зохион байгуулах гад энэнийхэн дагуу 1 сарда 2 сарда бүтэн уламжлал нөгөө Монголын үндэсний талаарх хичээл ороо авчдаг байгаа. Тэгээд яхад хүртэл дээл мэл одоо ямар эдийн зурж үзэж гин Монгол ямар эдийн зурж үзэж гин чадах гэсэн чадахгүй ч хүүхдүүд айгүйх айцтай байдаг. Эхлээд айгаад байдаг. Би чадахгүй байх гэж бодол тээдэг. Ер нь бол хийж үзээг учраас. Тэгээд ингээд зурчвал багш сайн болно. Ерөөсөө нөгөө нэг бидний үе шиг яагаад багштай харьцаж үзээгүй ч яагаад ингээд хайж байгаа юм болоо тий. Тэгээд яагаад бүр яадаг чинь ерөөсөө зураас зурхаасаа хүрч айгаад байдаг байхгүй. Тэгээд үгүй багшинтай ярихгүй хамаагүй шууд ингээл зур гэхэд хүүхдүүд айхаа бол айцнаа л болоод хэмиг чинь зураад өөртөө айгүйх тийм хүүхдээс өөр гарахгүй юм байхгүй. Ерөөсөө дутуу үнэлж болохгүй. Тэгээд үндснийхээ юмыг давхар үзээд, тоглоом наадгаагаа давхар үзээд ингээ явангууд тэр хүүхдүүд хамгийн анхных нь тэр хүүхдүүд сэтгэлд хоногшоод үлдэхээр анхны баяр нь болоод бүх юмыг мэдэхгүй бүх юм шинээрээ байхад нь туслаад дэмжиж ойлгуулад явчих юм бол тэр энэ үедээ аваад үлдсэн зүйл нь цаашдаа хизээч мартагдахгүй болчихж байгаа. Тэр үүднээс л ерөнхийдөө уул үндэснийхээ соёлыг ч юм уу уламжлалт баяр, уламжлалт бүжиг дуугийн хүүхдүүдэд ойлгуулахыг хүсдэг. Стаа гоё юм биш үү те. Би харин тий яг харж байсан Бачимгийнхаа ч гэсэн одоо фэйсбүүкээс ч гэсэн харж байсан. Ер нь ингээ охин Монгол үндэсний хувцас өмсөөд үндэсний бүжгээ хийгээд ингээд яг үнэн сая багшаа маань хэлдэг үнтэй ер нь 2 настай хүүхдээ ч гэсэн бид нэр 2 настай эн чи хүүхд шүү дээ гэж үзэхээс илүүтэйгээр тэр чин хүн шүү дээ гэд ер нь бүх зүйлийг сурах боломжтой, мэдэх боломжтой, яг одоо тухайн насанд нь зориулсан, яг тухайн орчныг бүрдүүлсэн ийм байдлаар явуулахад бол бүх зүйлийг мэддэг, сурч чаддаг. Биднээс ерөөсөө олон юмыг авах боломжтой байдаг шүү дээ тий хүүхд маань. Тэр хүүхдүүдийн анхны баяр учраас айвуух тийм сэтгэлд нь хоногшуулж үлдэх юмсан гэж боддог. Става юм байна. Энэ дээр бас нэмээд хэлэхэд нөгөө нэг Хирошима хотод би чинь байсан. Тэгээд атомын бөмбөг дэлбэрсэн тэнд чинь тий. Тэгээд хүүхдэд тэрлэгт өгөөд 1 настай 2 нас гарантай байсан чинь атомын бөмбөг дэлбэрсэн өдөр хүүхдүүдэд юм заасан гэж. Одоо ийм юм одоо ингэж атомын бөмбөг дэлбэрсэн тий юу гэж заадаг тий. Тэр талаар заасан гэхээр би бүр амар гоё санагдсан. Ямар мундаг юм бэ те 1 настай 2 настай хүүхдүүдийг энэ юу ойлгодгийг мэдэхгүй штэ гэсэн байдлаар биш те. Дөнгөж ингээд одоо орчинтой танилцаад нийгэмч байгаа хүүхдүүдэд хаалтын бөмбөгийг хүртэл ингээд болохоор чинь тэр хүүхэд яаж ингэ өсөх юм ойлгож байгаа. Яг тухайн хүүхдэд тааруулаад ойлгохгүй биш. Тухайн хүүхдэд тааруулаад одоо энэ хүүхдэд юу гэж хэлүүлэх хүүхдэд ойлгох юм те. Ямар байдлаар тайлбарлаж өгвөл энэ хүүхдэд ойлгох юм гэдэг байдлаар хандаад юм зааж байгаа надад бүр үнэхээр их таалагддаг байсан Японд. Тэгээ энд бас хурж ирээд хүүхд одоо 2 хүүхд маань 11 сарын 30-наас ороод 12 сарын 15-нд шинэ жилийн бичлэгээ хийхэд л манай охин ч зүрхсэн янз бүрийн дуутай, шүлэгтэй тий бүр бүжиглээд би бүр тэрийг хараад
ямар мундаг юм бэ энэ ч та хэрөө гэртээ байсан бол одоо 14 хоног ч тий гэртээ надтай ингээд байсан бол яг хөө би тэгээд чадлаараа хөрөх юм заадаг л да. Одоо юм цаасан дээр юм зурж бичнэ. Хизээж би тэгэж бүжиг зааж чадахгүй. Хизээж дуу тэгэж олон төрлийн дуу штэ. Нэг дуу, нэг бүжиг биш. Олон бүжигнүү зааж чадахгүй, дуу зааж чадахгүй. Тэгээ би бүр тэрийг хараад хүүхстэй 2-7 хоногт яасан мундаг юм бэ. Тэгээд одоо Японд бол яг нөгөө бүх систем бүх юм адилхан учраас энэ тэнд аль цэцэрлэгч очсон адилхан баг тий одоо багш нар юу ч гэдэг. Монголд болохоор улсын хувийн маш олон цэцэрлэг байгаа. Цаанаасаа яг хоо ийм одоо байх хэрэгтэй гэж заадаг байх л та. Гэхдээ энээс хамгийн чухал юм нь юу вэ гэхээр багшийн сэтгэл. Багш өөрөө хүүхдтэй яаж хандж байна, багш өөрөө яамаар байна тий. Багшийн сэтгэл амар чухал санагдсан. Одоо би ингээл найз нартайгаа уулзаад ер нь л одоо ихэвчлэн одоо манай хүүхдүүд зээл насны хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэл юм арай л хүүхдүүдээ ингээ хоёр хүүхдээ би цэцэрлэгт өгсөн ингэсэн тэгсэн гэдэг тэгэл юм яхаа хүү наач ямар гоё цэцэрлэг вэ тийм үү хараг хаана нэгдгийг даан чухал юм аа нэрээ ойрхон бол танаад хоёр хүүхдийн цэцэрлэгт л өгчмөр байна ямар хөөрхөн юм заад юм бэ тэгээд цагаан сараар бууз нэг бууз хийсэн гэдэг одоо хүүхдүүд бууз хийсэн байгаа хгүй би нөө фэйсбүүкээр хардаг л да юу хийсэн маань юм хийж юу багш нар ингээд тий харахад ч бөө хүүхдээ суулгацсан тий ингээд голдон тоогоо загсан суудсан бус багш нар нь ингээд суудсан бууз хийгээд дотор нь би бол гэртээ хийхээр гурил илддэг байхгүй юу. Тэгээ бууз хийгээд махыг хийхээр за миний охин чадахгүй жоохон том болоод тийч ийт нь хийцгээд махыг буузыг би өөрөө хийдэг байхгүй зүгээр илдүүлдэг. Тэгсэн тэнд ч бүр ингээд чимхээ тий өөртөө гараа чимхээл өнгөнд ингээ оруулсан. Тэгэл хурж ирэл ярьж байгаа нь бүр амар хөөрхөн. Би бууз хийсэн штэ ингээ чимхэд идсэн бууз нь гоё байсан. Ян зүрийн өөрт нь их л гоё байгаа шүү дээ. Там хүн бол хараад мэдээж угаасаа гаднах угаасаа өнгө үзэм чинь ямар байгаа ойлгомжтой. Тэд нар бүр амар баяртай манай охин чинь. Тэгээд ийм бүжиг даасан багш бэлдээрээ гэсэн. За чи жоохон байж та би энэ юм мэдчих. Багш орой дуугаа цээжл гэсэн бүжгээ тэг гэсэн гэл. Одоо бид нар чинь орой чи тоглолт үздэг шүү дээ гэжтэй. Ингээ утсан дээрээ би тэр нөгөө дуу мууг хайгаад тавьсан. Тэгэл тийм хайгаад тавьсан. Тэгэл ээж аваа ингээл одоо үзэл өөр тийш харуул яг харжээ гэл ингээл хараад сууж ин. Тэгэл бүжгээ хиндүү нь хөөх юм ард талд нь гараад тэгээ хөдлөн юу ч хийж байгаа нь те өөртөө тааруулаад бүжгээ хийн. Тэгэхээр надад одоо багшийн хандлага те багш их чухал тухайн орчинд ямар газар байна уу анги танхим ямар байгаас үл хамааран багшийн сэтгэл тухайн багш хүүхдэд юу заамаар байна те тухайн багш яаж харьцаж байна багш л айгүй чухал санагцсан ингээд олон цэцэрлэг олон хүүхдүүдээ ээж амнартай ярьж хахад тэгэхээр тэр тал дээр бол би бол ботоод итгэж яаж явж байгаа одоо энэ цэцэрлэгтэй санамсаргүй шүү дээ ерөөсөө мэдэхгүй хамгийн ойрхон цэцэрлэгүүдээс 2-3 цэцэрлэг уцаар яриад танаа цэцэрлэг яадаг вэ гэдэг төлбөр ямар вэ те хэдээс хэдийн хооронд яадаг гэдэг бол очиод уулзаал тэгээд энэ цэцэрлэгийг сонгосон. Тэгэд би бол их баяртай байгаа. Хоёр хүүхдийн цэцэрлэгт бол Ястай их гоё тийм олон мэдээллийг миний хувьд бас авсан. Тэгээд бидний зорилго бол энэ хилцүүлэг ярианы маань зорилго ч гэсэн сэдвийн хэдий хүмүүжлүү боловсруулах гэх. Хүмүүжил боловсрал гэдэгт бол бүх зүйл ингээд хоорондоо харилцаа хамааралтай бүх зүйл ордог. Тэр дотор бидний одоо админ болж явдаг хүүхэд тойрсон яриа гэд групп маань зөвхөн хүүхдийн талаар асуудал биш. Яг тэр тухайн хүүхдийн цаана байгаа эцэг их ч гэсэн үүнд хамааралтай гэдэг тал дээр илүү бас анхаарал хандуулж ер нь хоорондын харилцаа хамааралтай түрүүний ярьсан одоо энэ зан чанар төлөвтэй хүний энэ зан чанар гэдэг зүйл ямар чухал байдгийг тэрнтэй бид нар яаж ажиллах ёстой юм ямар үед ямар үгийг хүнд хэлж явах ёстой юм гэдэг ч юм уу энэ талын зүйлс үнэхээр бидний амьдралд маш чухал байгаа. Тэгээд багш нарын маань хувьд ч гэсэн мэдээж багшраас маань бас тийм ээ эцэг эхчүүдээс хүлээж байгаа хүлээлт ингэчгээсээ тэгчгээсээ гэдэг зүйл байдагтай ижлийн адил багш нарт маань ч гэсэн тухайн хүүхдүүдийг өдрийн одоо бүтэн ингээд урт цагаар ингээд хүүхдүүдийг харж хахад энэ хүүхдийн маань ээж нэг ингэчээсээ аав ээж нь ингэж харилцаасаа энэ хүүхдэд уг нэг ийм чадвар байдаг юм байна да. Тэрийг аав ээж нь бас анзаараасаа гэдэг ийм сэтгэл өдөр тутамд одоо багш нарын маань сэтгэлд бас төрж идэг байх. Тэгэхээр магадгүй зөв миний зүгээс энэ хилцүүлгийг ингээд яриа сууж хахад багш эцэг их хүүхд гуруула хоорондоо тийм ээ хоорондоо айгүй ойр дотн харилцаатай байж өгснөөрөө магадгүй илүү бие бинийгээ ойлгож илүү нягт болж илүү юу хийх гэж байгаа, юунд хүрэх гэж байгаа, юуг зорж байгаа бүх зүйлнээс их тодорхой илэрхий болох юм болов уу гэж надад санагдлаа тийм ээ. Одоо байгаа улстайгаа бид нар харьцуулаад ярьж байгаа юм шиг боловч мэдээж нийгэм олон зүйлээрээ ялгаатай талууд байдаг ч гэсэндээ хүн гэдэг хүнийг тийм ээ тухайн Монголын нэгж одоо иргэнийг бий болгож байгаа эцэг их
багш бид нар бүгдээрээ нийлж хамтдаа ингээд нийгмийг бүрдүүлж байгаа учраас бидний хоорондын харилцаа хамаарал их чухал байдгийм байна да. Их чухал байр суурьтай байдгийм байна да гэдгийг багшийнхаа ярианаас эцэг эхийнхээ төлөөллийнхоо ярианаас ер нь бол миний хувьд бас ойлгож авлаа. Тэгээд сайхан нээлттэй ярилцаж үзэл бодлоо бас дэлгэрэнгүй сайхан хуваалцсан уран байгаль багштай мөн Батчимэгтэй маш их баярлалаа. Тэгээд та нарынхаа цаашдын ажил амьдралд нь ч гэсэн бас амжилт бүхний хүсье. За тэгээд хилцүүлэг яриан маань ерөнхийдөө ингээд төгсөх гэж байна. Тэгээд ярианыхаа төгсгөлд бас багшийнхаа зүгээс эцэг эхчүүдтэй хандаж ирээдүйн эцэг эхчүүд магадгүй одоо эцэг эх болцсон ээж аав нар ирээдүйд болох гэж байгаа иргэн бүр ээж болно, аав болно залуучуудаа тийм ээ үе тэнгийнхаа залуучуудад ер нь бас юуг зөвлөмөр хилчхмээр зүйл юу байдаг вэ? Санаа одоо багш хүний хувьд тийм ээ дотроо бодож явдаг зүйлээ бас тэрнийхээ талаар бид нарт бас сайхан зөвлөгөө сануулга тийм юу ч байсан болно гэд хэлхийг хүсэж байна багшаасаа тийм. Одоо ингээд айгүйх багш нарт сургалт ордог ер нь бол явагддаг. Тэгээд багш нарыгаа сургахаас гадна ээж аавуудад эцэг эхчүүдэд зориулсан сургалт тийм аюух явуулдаг баймаар байна. Тэрэнд ээж аав заавалхаа оролцдог баймаар байна. Ер нь бол нэг үе бодвол бас ийм сургалтууд ээж аав оролцдог ээж аавд ч гэсэн нэмэгдэж байгаа. Энэ маань болохоор хичнээн нэмэгдэж байгаа ч гэсэн багш нэг байна. Ээж аавууд цаана олон байна тий. Тэгэхээр эцэг эхчүүдийг л ямар нэгэн сургалт одоо хүүхдийн хөгжил ирээдүйн төлөө зориулж тийм юм сууж зав гаргаж цаг гаргаж заавал суудаг байгаасай гэж хүсэж байна. Дээрэс нь одоо өөрийнхөө хүүхдийг хүмүүжүүлэхдээ өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө хандлагыг туудгалгүйгээр тэр хүүхдийг заавал сонсож тэр хүүхдийн асуудлыг тэр хүүхдэд нь үлдээж өөрөөр нь хэлгээд манай ээжүүд болохоор хүүхдийн асуудлыг хураагаад авчдаг ер нь ихтэй тэгдэг байгаа. Тэгмээргүй байна. Дээрэс нь таны хүүхэд бусдын хүүхэдтэй хамт явж байгаа тий. Таны хүүхэд нийгэмд дараа нь бусдын хүүхэдтэй адилхан оролцоо явах учраас таны хүүхэд л ганцаараа мундаг байгаад болохгүй байдаг юм гэдгийг ойлгож агаасаа гэж хүсэж байна. Дээрэс нь ээж аавд манд хүүхэдтэй бүр хэлд орох цагаас нь зөв ярьдаг байгаасаа. Одоо айгүй хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд аюул их болж байна. Энэ дээр л айгүй сайн анхаарал хүүхдтэйгээ ерөөсөө л анханаас нь эрхлүүлэхгүйгээр зөв яриад сурч юм бол тэр хүүхэд цаашдаа ямар ч хэл ярианы бэрхшээлгүй. Адаглаас сургуульд ороод зөв бичгийн дүрмэн дээр хүртэл хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд айгүй хэцүү байдаг, алдаатай бичдэг хүүхдүүд айгүй гарсан бол энэтэй холбоотой. Манай сургуульд болохоор хэл ярианы багш маань айгүй мундаг багш байсан болохоор би хэл яриа математик 2-ын багштай айгүй хайртай. Тэгээ тэр явраас айгүй юм сурж авсан байгаа. Тийм болохоор хэл яриан дээр л хүүхдүүдийн ээж аваад хүүхдээ эрхлүүлэхгүй ярьдаг, харилцдаг байгаасаа заавал юмыг ойлгуулж учрыг тайлбарж өгчиж хүүхдтэйгээ ингээд холбогддог байгаасаа. Жишээ нь энэ нь болохоор би яагаад гэж хэлээд байгаа юм гэхээр орой очиод эрхлүүлээл мэдээж тэр хүн хүүхдээ сансан яасан байж болно. Хүүхдийнхаа төлөө эрхлүүлэхгүйгээр зөв ярьдаг байгаасаа. Бид нар өглөө гараад ажилдаа явахдаа хүүхдээ уйлуулад, хуураад, худлаа яриад ч юм уу явдаг тийхгүй байгаасаа зүгээр бүх юмыг ойлгуулж хэлээд би энийг болохоор ямар ч жишээн дээрээс хэлж байгаа юм манай дүү яг одоо хүүхэд нь бол 4 настай. Бүр гарантаагаас нь л ажилдаа явахдаа ээж нь ингэчээ дэрэн за ингэчээ дэрэн тэг нь ийм учраас тэгж анги ярилцдаг байсан. Тэгэнгүүт битээ эрхлүүлж үлдээд битээ уйлуулж үлдээгээд хэлээд би нэг хайхтар тексттэй гэсэн зөвлөгөө өгөөгүй л дээ. Тэгээд ингээд хэлээд байдаг байсан чинь уйлаад тагсан ч гэсэн заавал тэр хүүхдэд 20 минут 30 минут тэр хүн ажлаас оцрох гээд байгаа ч гэсэн яриад суугаад идэх. Тэгж яагаад хүүхдэд ороход нь заа гэж үлдээ явдаг. Тэгэнгүүт зарим хүүхдүүд болохоор ой гарантай тий 2 хүрээг байгаа. Тэгэнгүүт л ээж нь ингээд бид чадар игээд орондоо хөвтөж байгаараа гिचээд яваад өнгөт ээжигээ хүлээгээд орондоо хөвтээл идэг. Тэгээд хүн ирээд эмэн ч юм уу ихчин ч юм ирээд байгаа хэрэг үгүй цаашаа зайлмал гэд ээж ирнэ гэд ингээ хүлээгдэх байхгүй. Тийм хүлээлттэй учраас хүүхдтэй зөв яриад зөв гардаг байгаасай. Ерөөсөө эрхлүүлэхгүйгээр ярьдаг байгаасай. Тэгэх юм бол хэл ярианы хөгжил дээр хүүхдтэй том хөрөнгө оруулалт хийж заавал хичээл заагаад юм хийлгээд биш. Зүгээр л өдөр тутамдаа эцэг эхчүүд зөв ханддаг, зөв ярьдаг л байвал тэр хүүхдийн хэл ярианы асуудал цаашдаа сургуульд ороод хүртэл
ямар ч тийм төгшөөгүй цаашаа явах учраас юм байдаг. Тэгэхээр ээж аавдыг ямар нэгэн сургалт юун дээр суулдаг л байгаасаа гэж бодчих. Зөвлөгөө юмд ордог байгаасаа л гэж хэлмээр. За баярлалаа агшаа тийм. Ойлголоо. Эцэгчүүд маань бас сонсох байхаа. Ер нь өөрсдөө л илүү анхаарал гэж нэг талаасаа л хэлж байгаа л өгшүүдээ ер нь бол тий хүүхдээ хүмүүжүүлнэ гэж ихэнх эцэг эхчүүд ярьж хүүхдийн хүмүүжлийн талаар маш олон зүйлийг сурах гэж оролддог боловч өөрөө ямар ээж байх ёстой вэ? Би өөрөө ямар байх ёстой вэ гэдэг тал дээр л жоохон дутмаг байгаад байна гэдгийг бол багш нар маань илүү анзаарч чадж байгаа. Яалтчгүй багш нар маань өөрсдөө хүүхдүүдтэй ажилладаг хүмүүс учраас их олон талаас нь тэрийг хардаг байх л та. Тэгээ тийм болохоор маш сайхан үнэтэй зөвлөгөө бас хүсэлт сануулгыг тийм ээ эцэгчүүдтэй өглөө маш их баярлалаа. Орон баалгах ш та. Тэгээд манай ээж аавд маань тийм байх нь ч аргагүй бах тий зөвлөгөө ийм юм байдаггүй байсан учраас тэгэхээр ийм юм цугасаа л гэж хэлээд байгаа. Тийм байна. За баярлалаа. За Бачимэг ээжийн маань хувьд тий ээжийн маань хувьд бас их бүтээлч ээж гэж бидний хувьд бас би бас үздэг байгаа. Тэгээд ер нь бол хүүхдийнхаа төлөө их ажилдаг. Дээрээс нь бас өөрийнхөө төлөө бас нэлээдгүй цаг хугацаа зарцуулж яваа ийм залуу ээжүүдийн төлөөлөл байгаа. Тийм учраас бас үе тэнгийнхаа ээжүүдэд цаашдаа ээж болох залуу охтуудад тийм ээ тэд нартай хандаж хэлчмээр зөвлөчмөр өөрийнхөө амьдрал дээрээс бас олоод мэдчихсэн энэ зүйлээсээ бас хаалцаач гэж хүсмээр байна. За тэрнээс өмнө сая багшийнхаа ярьсан дээр бол би бас яг нэг охиноо Японд цэцэрлэг өгөөд ой гарын таахтна гэд ерөөсөл багш нь цаашаа аваа явчвал бултах санаатай те ерөөсөл зогтож өгөх гээд байгаа хгүй би тэгээ гүүгээ явж ил багш нь ханаас дуудаж байгаа хгүй хүүе гэл те тэг яач вэ гэсэн чинь хүүхдтэй баяртай гэж хэлээ. Баяртай гэхгүй ингээд явчвал хүүхд чинь хараа суучна ээж хайчих одоо ирэх ёстой гэ тэ. Тэгэхээр хүүхдтэй салах ёстой баяртай ээж нь ажилдаа явчаад ирий тэдэн цагийн дараа ирнэ ч гэдэг юм уу те. Яг тэгэж хэлж хагаад ирэх ёстой юм байна гэж би яг тэр үед ойлгосон байхгүй. Тэгэхээр ч бид нар чинь угаас яг л тэгдэг шүү дээ ээж нь гिचээ дээр ингэчээ дээрээ тэгээд ингээд худлаар явчихдаг. Тэгэхээр тэрэн дээр бол их санал нэг байсан. Тэгээд тэн дээр тэгсэн учраас одоо ерөнхийдөө л сайн яриад хэлээд ойлгуулаад те. Үнэнгээ хэлэх гэж л одоо их хичээж ажиллаж байгаа. Тэгээд ээж яг миний хувьд шүү би бол хүүхдээ охинтой болоод охиноо төрүүлээд хамгийн эхлээд биеийн даалгахыг одоо өөрөөр нь юм хэлэхэд айгүй боддог байсан. Тэхийн тулд хүүхэд одоо гэртээ орж ирээд гутлаа тайлаа том үний шүүгийг ингээ онгоолгоод гутлаа хийж чадахгүй. Нэг настай тий одоо нэг нас гарантай ч гэдэг юм. Тийм учраас хажууд нь ингээд гутлын тавир шиг юм хийгээд өгчвөл хүүхэд орж ирээд өөрөө гутлаа тавиад тавир дээр тавих юм байна гэж бодоод биш нөө Японд ажилгүй одоо хүүхдээ харж ирсэн учраас их завтай байсан юм уу тий их янз бүрийн юм хийдэг байсан. Тэгээд цаасан харцгаар гутлын тавир хийгээд одоо ингээд хаалгаараа ороод гутлаа тавилаа ороод байны өрөөнд ороод доор нэгээс сандал шиг юм тавьсан байдаг. Гар нь хөрөхгүй угаасан. Сандал тавилаа, сандал дээрээ гараад гараа угаалаа. Альчуур гэхээр том үний альчуур чинь дээр байгаа шүү дээ. Хүүхэд хөрөхгүй. Тийм учраас өөрт нь тааруулсан альчуур ингээд бэлтлээ, гараа угаалаа, арчлаа, орлоо. Гэх мэтчлээ яа хүүхдэд тохирсон. Одоо хоолоо идэхэд хүртэл охин маань одоо 6 сартай ихэд өөрөө хоолоо идчихдэг байсан. Халбагдаа л иддэг. Хүмүүс зарим хүмүүс хараад яаж хоолоо идэж ингэ сургасан яаж заасан гэдэг байхгүй. Зүгээр л сандал ширээг нь бэлдээл өөрт нь тохирсон юм бэлдээл өвчл хүүхэд чинь те өөрөө очиж суугаад хүүхэд чинь тэгэл том сандал дээр авираад том ширээн дээр суугаад том хоолны аяганд юм игээд өчр хүүхэд сонирхол үүшнэ. Яг өөрт нь тохирсон ямыг хийхээр надад их одоо үр дүнтэй гэх юм те хүүхэд өөрөө бие дааж юм санагдсан. Тийм учраас би хүүхдтэй зориулаад юу хийж болохоор байна. Тэгээд ялангуяа Японд нөгөө нэг хөлсний байранд байсан учраас нүүгээд явбал тэр одоо жишээлбэл худалдаж авсан тоглоом байдаг юм уу те том овортой юмнуудыг буцаагаад Монгол руу чирж авч явахгүй учраас хүүхдэд тохируулаад хийчих гэдэг байдлаар ингээд одоо Facebook одоо янз бүрийн юмнуудаас үзэж сонирхож байгаад чадлаараа зүгээр нэг цаасан хайрцаг тэгээд одоо цаван мав ашиглаад хийдэг байсан. Тэгээд тэрэн дээр яг том хүмүүс бол гол нь шүү дээ те өө хачин л юм болох шиг боллоо да гэд бодож идэх хүүхэд орж ирээд тэрийг зүгээр л галтгоо чигээр нь хараал те энд нэг жоохон ийм болцсон галтгоо байж тэгээд хүүхд юус хардгүй юм бэлээ ямар гоё галтгоо ээж та ийм галтгоо хийсэн юм уу та ийм гутлын тавир хийсэн юм уу те хүүхд та өнөөдөр ийм хийсэн байж тээ ээж гэл тэр нь их гоё санагддаг байсан нөгөөд ингээд ой гаранд 2 настай хүүхд ингээд цэцэрлэгт яваад орж ирэл миний юмнуудыг хараад ээж бараг шинэ юм хаана юу хийсэн байна гэл орж ирэл хардаг те тэгэхээр тиймэрхүү жоохон сониуч байдалтай хүүхдтэй сонирхолтой яг тухайн хүүхдтэй тааруулаад юмыг хэлээд ойлгоод сураад чаднаа гэвэл хүүхэд үнэхээр мундаг
Яаж тэр болгоныг олж хардаг, яаж чаддгийг гэмээр айгүй мундаг байдаг байхгүй. Тийм учраас би хүүхдэд жоохон анзаараад хүүхэд юунд дуртай, хүүхэд юу сонирхолтой байна те. Одоо миний зүгээс хийж чадах юм юу байна гэдэг байдлаар багахан ч ихсэн цаг гаргаад 10 минут цаг гаргаад хамт юм ихээр айгүй дуртай, айгүй хөөрхөн байдаг. Ээж өнөөдөр юм ичлээ, ингэлээ тэгчлээ гэдэг юм уу те. Тэгэхээр миний хувьд бол хүүхдэд жоохон цаг гаргаад бүр нэг цаг маг гэд худлаа хараад яах вэ те. Өчсний ажилтай шүү дээ гэртээ нэг цаг хүүхдтэйгээ суунч гэдэг юм уу. Хүүхэд тгээс сууч чадахгүй угаасаа. Тэгэхээр 10 минут 5 минут ч байсан болно ш. Нэг ном хараад хоёулаа хамт унших чичээтэй те. Тэгэхэд л хүүхэд их баяртай, тэрэндээ их туштай байдаг. Тэгэхээр хүүхдийн сонирхлыг төрүүлэх юм те гэртээ хамт хийгээд цаг гаргаад хүүхдэд жоохон сонирхоод юунд дуртай сонирхолтой байна гэдгийг ажиглах юм уу гэж миний хувьд бол бодож байна. Би бол тийм благ мундаг бол биш мэдээж. Өөрийнхөө хувьд хоёр хүүхдийнхээ хувьд тийм одоо бодолтой байдаг. Тэгэхээр миний хувьд бол тийм байна. Баярлалаа. За баярлалаа. Яалтчгүй залуу эцэг эхчүүдэд маань бас хэрэгтэй мэдээлэл байна. Бид нэр хит их ажил, төрөл гэд мэдээж хүний амьдрал шаардлагатай байлгүй яах вэ? Гэхдээ бидний амьдрал нөгөө аз жаргалыг мэдэрч гэр бүлээ бүрэлдүүлж үр хүүхдтэй болж байгаа бол одоо эцэг эхчүүд бидний хамгийн анхаарах цаг зав зарцуулах зүйл бол эцсийн бүлэгтээ ер нь тэр гэр бүлийн орчинд байгаа хүмүүстэй тийм ээ үр хүүхдүүдтэйгээ тэдэнтэйгээ байх цаг хугацаанд ч гэсэн бас их ач холбогдол өгж явах нь чухал санагддаг. Мэдээж хамтдаа байгаа хүмүүс хамгийн чухал байгаа гэж бодогддог. Миний хувьд бас та нартайгаа санал нэгтэй байна. Тэгээ маш сайхан зөвлөгөөг өөрсдийнхөө амьдрал дээр гарч байгаа бодтой жишээтэйгээ ингээд хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр миний хувьд ч гэсэн бас таатай байна. Ийм багш хүнтэй ярилцсан гэдэг бас их сайхан боломж байлаа. Тэгээ Бачимэгтэй маш их баярлалаа. Энэ сайн багшийг аз болж олоод тий бас Монголоос маань ер нь нэрнгээсээ айгүй их тийм сөрөг мэдээллүүд их байдаг. Би гэхдээ бүгдээрээ яг үнэхээр тийм сөрөг байна гэж хүлээж авахыг үнэхээр хүсдэггүй. Мэдээж тэр дунд гэгээлэг, эерэг, зөв, сайхан зүйл маш олон байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг. Тэгээд цаашдаач бас олон сайхан багш нар байсаар байх болон тэд нар маань үр хүүхдүүдийн төлөө бас хичээсээр байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд эцэг эхчүүд маань ч гэсэн хичээгээрээ хүүхдүүдтэйгээ ойлголцдог, тэднийхээ хүсэл сонирхлыг ажиглаж анзаарч чаддаг, тэднийхээ төлөө бас жоохон ч гэсэн цаг минутыг зарцуулж чадах тийм чадварыг бас олж авч суралцаарай гэж хүсэх байна. Тэгээд өөртөөсөө илүү суралцах боломжийг олгоорой гэж хүсэх байна. Тэгээд өнөөдрийн маань хэлэлцүүлэг ярианд урилгыг маань хүлээн авч оролцсон багш уран байгальдаа мөн эцэг эхийн төлөөлөл болж оролцсон Бачимэгтэй маш их баярлалаа. Хэлэлцүүлэг яриа маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн маань дугаарыг таалан сойрхож сонссон сонсогч та бүхэндээ бас баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл төр баяртай. Баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баярлалаа.